Өнөөдөр бол бидний энэ хорвоо ертөнцтэй танилцаж өдөр тутамдаа олж авдаг мэдлэг мэдээллийн 70% хангаж байдаг чухал эрхтэн. Бид амьдралын олон үнгийг нүдэрээ харж дүгнэж мэдэрдэг. Гэвч харах мэдрэхүйг хөгссөн нүд хэмээх хэрэгтнээ хайлаж хамгаалаагүйгээс хараа мудах цаашлаад хараагаа алдагч тохиолдол их байдаг юм а. Манай улсын хувьд 2013 оны тоо мэдээллээр харааны бэрхшээлтэй 14,800 гаруй хүн байна гэсэн статистик байдаг. Тэгвэл эдгээр харааны бэрхшээлтэй хүмүүсийн 65% нь олдмол шалтгааны улмаас харааны бэрхшээлтэй болдог байна. Тэгвэл хүн амынхаа эрүүл энхийн төлөө сүүлийн 17 жил тасралтгүй ажиллаж, эрүүл мэндийн цог зүйлчилгээг үзүүлж байгаа Талимаа эмнэлгийг энэ удаагийнхаа нэвтрүүлгээрээ онцолж байна. Танай эмнэлгийн бас энэ эрхэм зорилго надад маш сонирхолтой санагдлаа л та. Тэ эрүүлжүүлэн, нэрч хүч нэм залуужуулна, гоо сайхан бэлгэлнэ гэж байна. Ер нь Талимаа эмнэлэг маань хэдэн оноос эхлээд үйл ажиллагаагаа эхлүүлв? Анх бас эмнэлгийн нээжсэн түүхээс яриагаа эхлэв. За манай эмнэлэг 1999 оны 7 сараас үйл ажиллагаагаа эхэлсэн. Ер нь бол тусгай зөвшөөрлөөр 4 сарын хурлаар батлагдсан. Тэрнээс хойш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Анх яг тэгтээ зөвхөн одоо үүдийн эмнэлэг гэж ярьдаг тийм ээ. Нүдний эмгэгийг эмчилгээ онцлогоо үйлчлэгээ, эмчилгээ онцлогоо тэгээд гоо сайхны мис засал, нүдний мис заслын эмчилгээ гэсэн ийм үүдийн эмнэлэг хэлбэрээр нэг совилогч, нэг эмчтэйгээр одоо би өөрөө нэг совилогчтойгоор анх нэгжсэн, нүдний шилний нэг жижиг бас хэсэгтэй ингэж нээжсэн. Тэрнээс хойш үйл ажиллагаагаа өргөжүүлсээр одоо 2004 оноос эхлэж 20 ортой нүд мэдрэл дотор уламжлалт эмчилгээ барай заслын чиглэлээр ингэж хэвдэх 20 ортой эмчилгээ ингэж нэмэгдүүлж авсан. Тусламж үйлчилгээ үзүүлэх шүдний чиглэлийг авч үйл ажиллагаагаа явуулж байгаа. Талимаа эмнэлгийн нүдний хэсэгт нүдний бүх төрлийн үзлэг оншилгоо, эмчилгээ, мис засал, гоо сайхны мис заслыг хийж байна. Тухайлбал зовхны эмгэг, зовхны буулт, зовхны эргэлт, сормуусны буруу ургалт, хялар засах, нүдний даралтын мис засал, болрын мис засал, давхраа суулгах, зовхны үрчлээ арилгах, зов хөргөх, нүур өргөх зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжөөр чанартай, оновчтой эмчилгээг үйлчлүүлэгчтэй хүргэсээр байгаа юм а. Нүдний бүх төрлийн одоо онцлогоо эмчилгээг хийн, дээрээс нь мис заслын лазер эмчилгээ, тийм эмчилгээнүүд хийн. Бас манай эмнэлэгтийн сүүлийн үед сүүлд оруулж ирсэн багж байгаа юм болохоор одоо нүдний даралтны өвчин. Нүдний даралт нь одоо хоёр төрлөөр ихсдэг хүн, ер нь хүний нүдний даралттай хүн тэр нь болохоор одоо үнцэг нээлттэй, үнцэг хаалттай гэсэн хоёр одоо тийм шалтгаанаас болж нүдний даралт ихсдэг. Тэрийг одоо манай аппарат бол нүдний үнцэг хаалттай буюу хаалттай үнцэгтэй глауком, бас нээлттэй үнцэгтэй глаукомын үед хоёуланд нь хийдэг юм лазерын эмчилгээ хийдэг тийм аппарат байгаа. Техник технологийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийг ухаалаг гар утас, зөөврийн компьютер, iPad зэрэгээр хараа хяналтгүй олон цаг тоглоосноос болж харааны сулралтай хүүхдүүдийн тоо нэмэгдэж байгаад эцэгэх асран хамгаалагч нар анхаарах шаардлагатайг эмч мэргэжилтнүүд хэлж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс оронд хүүхдийн харааг 3-5 настайгаас нь шалгуулж урьдчилан сэргийлэх үзлэгт тогтмол хамруулдаг байна. За үүнтэй ижил эцэг эхчүүд хүүхдийнхээ харааг эрж шалгуулж урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах хэрэгтэйг ч сануулж байлаа. Хүүхдийн хувьд бол ихэвчлэн гэрлийн хугарлын өөрчлөлт одоо хараа муудах асуудал, хараа муудах асуудал янз бүрийн шалтгаантай. Тэрнээс гадна бүр их одоо орчин үед нэг проблем бол энэ жирэмслэлтийн явц жоохон таагүй одоо агаар ус хөрсний бохирдол их байна. Тэгээд хоол ундны асуудлын стрессээс их асуудал энтертэй холбоотой жирэмслэлтийн асуудал дээр асуудалтай байхтай холбоотой, төрөлтийн асуудал дээр асуудалтай байхтай холбоотой одоо төрөлхийн гажиг ч юм уу эсвэл төрсний дараах одоо нүдний харааны мэдрэлийн асуудлууд маш ихээр байгаа. Одоо нүдэнд хэрэгтэй А витамин тийм хүнс хэрэглэх тиймэрхүү юмнууд байж болно. Тэгэд одоо янз бүрийн ямар нэгэн одоо илэрсэн тохиолдол хамгийн түрүүнд эмчид хандах шаардлагатай. Талимаа эмнэлгийн эрүүл мэндийн цог зүйлчилгээг үзүүлдгээрээ давуу талтай. Үйлчлүүлэгчтэй амбулатороор эмчилгээ үйлчилгээг үзүүлэхээс гадна хэвтэн эмчлүүлэх боломжтой хорон ортой. Тоглог орчинд тань тохирсон эмчилгээ үйлчилгээг мэрэгжлийн өндөр түвшинд хүргэдэг гэдгийг үзэгч таньдуулах гээд таатай байна. Мөн зүрхний бичлэг болоод бүх төрлийн эхо оншилгоо хийж байгаа юм. За мөн тус
эмнэлгийн хувьд эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлтөө хэвтэн эмчлүүлэх боломжийг олгодог гэдгийг ч мөн энд дурдах нь зүйтэй үзье. Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөө үйлчлэгийг энэ хэвтэх хэсэгтээ авдаг. Тийм учраас эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлтөө үйлчилж байгаа учраас одоо бүх орон нутгийн одоо альч аймаг хот хөдөө харгалзахгүй эрүүл мэндийн даатгалаараа хэвтэх чиглэлдээ 40-60% хөнгөлөлтөө хэвтэж эмчлүүлдэг. Манай талимаа эмнэлэг нь болохоор нүдний эмнэлэг, дотор, уламжлалт, мэдрэл гэсэн одоо 3 чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгаа. За хүмүүс бол одоо нүдээ үзүүлээд хэвтгэхэд нэгэнт одоо хоног хугацаа зарцуулаад одоо 10 хоног 7 хоног хэвтэж байгаа хүмүүс маань зөвхөн нүд гэхгүйгээр дотортой үзүүлээ доторийнхоо эмчийн зөвлөгөө эмчилгээ явагдахын хажуугаар уламж тангаах ухааны онцлогоо эмчилгээг давхар хийлгэн бус одоо физик эмчилгээ, бариа эмчилгээ, зүү эмчилгээ шаардлагатай тохиолдолд эмийн эмчилгээг одоо хавсран явуулдаг байгаа. Онцлогоо эмчилгээ бүх төрлийн одоо хүнд хэрэгцээ шаардлагатай бол шинжилгээнүүдээ хийлгүүлээд шаардлагатай бол дүрс онцлогоонуудаа хийгээд эмчилгээг нь хийхэд явж байгаа. За сүүлийн үед ер нь их дарал тэгсэлт бол сахараар хүмүүс ер нь бол хэвтэж байгаа. Тэр нь болохоор хоол ундны одоо зөв бус одоо хоолттой холбоотой тэгээ стресстэй, тархалтай учраас тэр хүмүүс одоо аль болох хөдөлгөөнтэй агаад хоол ундаа зөв үедээ одоо өөх тосоо багасгаад хөдөлгөөнтэй авах юм бол ер нь дарал тэгсэх магадлалыг одоо бууруулж болно. Тэгээ аль болох эм бус эмчилгээ хийвэл их зүгээр байна гэж бодож байгаа. Талимаа эмнэлгийн эмчилгээ үйлчилгээ мэрэгжлийн өндөр түвшинд явагддаг учраас эднийхийг зорих байнгын үйлчлүүлэгчид олон. За тэдний нэг бол Оросын албаны улсын Улаан-Үүд хотод амьдардаг Миронов Семен юм а. Түүний хувьд энэ удаа 4 дахь жилдээ дараалан эмчлүүлж байна. Эрүүл мэндийн цогц үйлчилгээг эндээс бүрэн авчиж чаддаг учраас сэтгэл ханамжтайгаар талимаа эмнэлгийг зорьдог тухайга тэрээр ингэж ирсэн юм а. Миний хувьд хөгшинтэйгөө Оросын холбооны улсын Буриадаас ирсэн. Бид талимаа эмнэлэгт хэд хэдэн удаа жил дараалан ирж эмчлүүлж байна. Бидэнд энд эмчлүүлэх маш их таалагддаг. Учир нь эмчилгээ үйлчилгээний хувьд маш чанартай сайн хийгддэг. Эмч ажилчид нь найрсаг, мэрэгжлийн ур чадвар сайтай. Мөн уламжлалтын эмчилгээ бариа засал, бомб зүй төөнөр хавсарч хийдэг нь бидэнд маш их таалагддаг. Тайван, тоглог, цэвэрхэн өрөө тасалгаатай, амт чанартай хоол хүнсээр үйлчилдэг болохоор бид байнга талимаа эмнэлгээр үйлчлүүлдэг юм а. Миний толгой өвдөж нүд хүрэлцээд бас нэлээд олон жил болсон. Тэгээ би талимаа эмнэлгийнхаа эмнэлэг дээр үзээд лазерын халгаанд орсноор одоо миний толгой өвчин зөөр маань ариллаад бас сайхан болж байна. Тэгээд талимаа эмнэлгийнхаа хамт олон маш баярлалаа. Ханагаахам ардын уламжлалт эмнэлгийг хосолж хийдгээр бус эмнэлгүүдээс давуутай байна. Ялангуяа одоо саяхан Мамтатингийн сургуульд өгсөн уламжлалт эмнэлгийн эмчтэй болсон байна. Сайхан бариа засал маш сайхан хийдэг. Эрүүлжүүлэн эрч хүч нэмэн залуужуулан гоо сайхныг сэргээн. Талимаа эмнэлэг. Талимаа эмнэлгийн хамт олон 8 жилийн өмнөөс PRP эмчилгээг эх орондоо оруулж ирсэн ах дагч юм а. Олон жилийн дадлаг туршлагатай эдний хамт олон мэс заслын бус аргаар ямар нэгэн эм тариа лазер бусад химийн бодисгүйгээр зөвхөн өөрийн цусан дах эсүүдийн тусламжтайгаар нүрийн арсыг эрүүлжүүлж сэвх батга үрчлээ толгод нөхцөлд сорвжилтыг арилгах арсны өнгийг сэргээх боломжийг бүсгүйчүүд та бүхэндээ олгож байна. Одоо энэ целлюлитийг арилгадаг вилайн, карбокситерапи гэдэг нүүрний гоо сахнаас гадна хөшрөлтийг зогсоох энэ автобио технологиор бол энэ үений өвдөлт ясваргалтыг зогсоон өвдөлтийг намдаа эмчилгээний зорилтоор бас гэдэг. Ер нь автобио технологийн эмчилгээ гэдэг бол одоо эмийн бус эмчилгээ юм байна л да тийм. Тэрнээсээ гадна бас энэ автобио технологийн эмчилгээр үе мөчний ясваргалт тэмтрээсээ гадна өвдөлтийг намдаад мөн өсний халзралт тийм ээ өс уналтыг зогсоон өсний халзрал одоо халдсан хүмүүсийг өс ургуулдаг ийм бас ийм метод ийм арга технологи зэгдээд манайх 9 дахь жилдээ одоо 10 дахь жил рүү орж байна. Энэ мэд эрүүл Монгол хүний төлөө эрхэм зорилгоо тодорхойлж эрүүл мэндийн салбартаа түүчэн болон манлайлж яваа талимаа эмнэлгийнхаа хамт олонд цаашдын ажилд нь амжилт хүсье. Хэрэв үзэгч та талимаа эмнэлэгтэй холбогдохыг хүсвэл 9118 78 53 99 8 59 58 дугаараар холбогдох боломжтой.
Бид энэ удаагийнхаа нэвтрүүлгээр эрүүл мэндийн салбарт баялаг бүтээж, эрүүл Монгол хүний төлөө урайтай талмай эмнэлгийн үзэгч та бүхэндээ онцлон танилцууллаа. За тусан эмнэлгийн хувьд мэрэгжлийн боловсон хүчин болоод цогц эмчилгээ үйлчилгээг үйлчлүүлэгчтэй хүрэгдгээрээ онцлог даваа талтай юм а. За тусан эмнэлгийн хувьд 6 дугаар бичил хороол буюу 28 дугаар сургуулийн баруун талд байрлаж байгаа юм а. Баялаг бүтээгчдийг дэмжин нэвтрүүлэгтэй хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Баяртай үзэгчтэй. Баялаг бүтээгчид хамт